Трамп буудулсан өдөр Путин юу хийсэн бэ гэх юм бол хамгийн ойрхон сум дээр очиж тэнд Трампын төлөө залбирлсан гинэ. Дональдын төлөө залбирлсан. Яагаад вэ гэх юм бол энэ хоёр friendshipтэй гинэ. Энэ хоёр найзууд хандууд гинэ. Яа ямар та энийг Европын guys Украины хүмүүс, Слава Украина хүмүүс энийг сонсохоор бууж өгөх байхаа тий. Путин Трамп 2 цаг 30 минут уцаар ирсэн гэж байгаа. За та хэд өөрөө 2 цаг 30 минут нэг хүнтэй уцаар ирж үзсэн үү? Би барыг тэгж үзег байхаа. Та хэд бас нэг 2 цаг 30 минутын подкаст сонссон бол ямар урт байдаг юм бэ мэдэх байхаа. За тэгээ 2 цаг 30 минутын хооронд Зеленский, Украин, Европ нэг ярихгүй байхаа. Тийм ш. Зөндөө өөр юм ярьсан байгаа. За тэгээ хүмүүс ямар дүгэл нөрж байна гэвэл Орос Америк буцаагаад зузаарч эхэлж байна. Путин Трамп 2 өдөөсөө юу хэлж байна гэх юм бол найраад эхэлж байна. Хамтын ажиллагаа ярьж байна. За энэ дүгнэлтийг хүмүүс хаанаас гаргаж байгаа юм бэ гэвэл энэ тэндээс онцлоод байгаа штэ. За хаанаас хамгийн том мэдээлэл нь ирж байгаа юм бэ гэх юм бол эхлээд энэ хүнээс сонсцгоё. За энэ хүн хин юм бэ гэвэл Трампын томилогдсон хүн. Энэ хүн бол Москва руу явдаг, Путинтэй ярьдаг. Ер нь бол Трампын шууд төлөөлөгч. 2 удаа Москва руу явсан, 2 удаа Путинтэй уулзсан. За тэгээд энэ хүний яриаг сонсцгоё. In the second visit that I had, it got personal. The President Putin had commissioned a beautiful portrait of President Trump. Хоёр удаа Москва руу аялсан чинь юу хэлж байна гэх юм бол it got personal гинэ. Тэ. Зүгээр хоёр алтан тушаалтан уулзаагүй. Жохон цуцаараа жохон найрсаг болж эхэлсэн. За тэгээд юу өгсөн бэ гэвэл Путин Дональд Трампын зураг зурулсан гинэ. Зураг зурулсан. From the leading Russian artist and actually gave it to me and asked me to take it home to President Trump. Тэг хамгийн шилдэг орц зураачаараа зурулсан гинэ. За тэгээд энэ зургийг Дональдд өгөөрэй. Which I brought home and энийг англиар юу гэдэг юм бэ гэх юм бол bromance гэдэг. Bros нэмхэн romance юу юм бэ гэх юм бол bromance. Delivered to him. It's been reported in the paper, but it was such a gracious moment and told me a story, Tucker, about how when the president was shot, he went to his local church and met with his priest and prayed for the president, not because he was the president of the he could be. За тэгээд Трамп буудулсан шүү дээ чихэнд. За тэгээд тэр буудулсуудаар Путин юу хийсэн гинэ. За энэ одоо үнэн юм уу, худлаа юм уу би яг сайн мэдэхгүй байна. Ер нь бол тийм жоохон худ сонсогч юм. Гэхдээ Путин ингэж ярина гэдэг чинь за жинхэнэ bromance явж байна. За юу болсон бэ гэх юм бол Трамп буудулсан өдөр Путин юу хийсэн бэ гэх юм бол хамгийн ойрхон сум дээр очиж тэ тэнд Трампын төлөө залбирлсан гинэ. Come the president of the United States, but because he had a friendship with him and he was praying for his friend. Тэгээд Путин хэний төлөө залбирлсан бэ гэвэл Америк улсын ерөнхийлөгчийн төлөө залбираагүй гинэ. Хэний төлөө залбирлсан бэ гэвэл Дональдын төлөө залбирлсан. Яагаад вэ гэх юм бол энэ хоёр friendshipтэй гинэ. Энэ хоёр найзууд хандууд гинэ. Яа ямар та энийг Европын guys Украины хүмүүс, Слава Украина хүмүүс энийг сонсохоор it was, I mean, can you imagine sitting there and listening to these kind of conversations? And I came home and delivered that message to our president and delivered the painting. And he was clearly touched by it. So тэгээд би гэртээ хараад Америк руу хараад за тэгээд ерөнхийлөгчтэй юу болсныг тайлбарлаад өгөөд нэмээ зургийг өгсөн чинь Трамп жигнэсээ was touched гинэ. Ерөнхийдөө тий сэтгэл нь хөдөлсөн гэж. So this is the kind of connection that we've been able to reestablish through, by the way, a simple word called communication. In this. Тэгээд өөрийнхөө амжилтаа ингэж тайлбарлаж байна. Ер нь бол харилцаагаа эргүүлнэ эхлүүлээд хоорондоо хүн шиг яриад эхэлсэн чинь бид нэр ийм үр дүнд хүрлээ. Bromance-ийн суурь тавигдлаа. Ерөөхдөө хоёр дахь болцоон дээрээ хоорондоо зураг солилцоод эхэлж байна. Yeah, legendary. За тэгээд эндээс ерөөхдөө энэ Donald Trump, J.D. Vance гэх мэт шин хүмүүсийн Европын хандлагыг хэдүүлэн сонсцгоо. Яагаад вэ гэх юм бол Европчууд биш үү? Трампыг цаашаа түлхэж байгаа, Америкийг эсэргүүцэж байна. Эсэргээрээ Трамп юу гэж байна гэвэл Орос руу ойртоод байгаа шүү дээ. За
Vance-ыг одоо сонсцгоо. Deal in common with Europe. And I'm not, yes, the Europeans annoy me sometimes, and yes, I disagree with them on certain issues, but we have to remember that is the cradle of Western civilization. The entire idea of Christian civilization that led to the founding of the United States of America, that was formed in Europe. Тэгээд ер нь бол Vance юу л гэж нэх юм блэ мэдээж Европчууд хаяа миний дургу хүргэн тий Европчууд бидний эсрэг үр дүн хийж байгаа тийм дургу хүрчил байгаа л да. Гэхдээ энэ барууны ертөнц тий арчлал Кристийн шашин тий энэ хуулийн систем засаглал засгийн газар эрх чөлөө бүх юм ерөөхдөө Европоосаа гаралтай. Тэгээд Америкийн суурь хаана тавигдчихсэн бэ? Бэлтгэл нь хаанаас гаралтай юм бэ гэвэл Европоос гаралтай гэж байгаа. The cultural bonds, the religious bonds, these things are going to last beyond political disagreements. But I think that Europe, and frankly, I would have said this about America a year ago, but Europe is at risk, I think, of engaging in civilizational suicide. За тэгээд ерөөдөө бидний соёл адилхан, бидний түүх ерөөдөө адилхан. Тэгээд энэ улс төрийн маргаанаас илүү энэ соёлын холбоо сүлжээ байж лэнаа. Тийм ээ? Ерөөдөө бидний цус, түүх бүх юм адилхан гэж байна. За гэхдээ Европчууд сүүлийн үед юу хийж байгаа юм бэ? За тэгээд JD Vance юу хэлсэн бэ гэх юм бол жилийн өмнө Америкчууд яг адилхан. Одоо засгийн газрын солигдоог байсан бол, төр засгийн солигдоог байсан бол жилийн өмнөх Америк өнөөдрийн Европ юу хийж байна гэвэл өөрийнхөө civilization-а, нийгмээ, улсаа, континентээ алж байгаа гинэ. Амиа орлож байгаа civilizational suicide гэж байна. Сонирхолтой байна уу? Энэ судалгаа шинжилгээг би яагаад хийдэг юм бэ гэх юм бол хөрөнгө оруулалтын өндөр өгөөчийн төлөө манай автоматикийн харилцагч зориулаа. За үр дүн юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд манай хүүхдийн хөрөмтлийн багц жилийн 23% өгөөчтэй байсан. Банкны хадгаламжаас бараг 80% илүү. Эний төлөөл харилцагчаа төлөө энэ хийдэг. Та ч гэсэн мөнгө хадгаламжиндаа мөнхрүүлэхгүй өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалтын багц сонирхож байгаа юм бол автомат 75 00 эсвэл доор мэдээлэл байна. За, контент өргөжлөл. They are unable to or unwilling, too many countries, to control their borders. You see them starting to push back against that, and good, that's a good thing. You see them starting to limit the free speech of their own citizens, even as those citizens are protesting against things like the border invasion that got Donald Trump and a number of European leaders elected. Тэгээд Европчууд юу хийж байна гэх юм бол Европын төр, окей? Европын орнууд дээгүр дахиад нэг засгийн газар байгаа амар авилгараа идэгдсэн мэдрэл муутай хүмүүс тэнд сууж байгаа. Тэд юу хийж байна? Тэд нар юу хийж байна гэх юм бол Европын хөлийг тэрчтэй нээлттэй үлдээж байгаа. Баахан цагаачтад орж байгаа, баахан муслим, исламист гэмт хэрэгтээ оруулж ирж байгаа, тий. Тэрийг хаахгүй байна. За нэмээд тэрний эсрэг амаа нээж байгаа, шүүмжилж байгаа ард иргэдээ хэвлэл мэдээллийнхэн, контент креаторуудынхан тэднийг юу хийж байна гэх юм бол шоронд хийж байгаа, амын таглаж байгаа, шүүхтж байгаа, хорж байгаа, таглаж байгаа. Энэ бас буруу гэж байна. Америкч бас энийг хийж ирсэн. Одоо JD Vance, Donald Trump-ийн засгийн газар тэрэн дээр 180 градус иргэсэн шүү дээ. So look, I want Europe to thrive. I want them to be an important ally. Part of that is going to be Europe respecting its own people, respecting its own sovereignty, and America can't do that job for them. If you have a country like Germany, where you have another few million immigrants come in from countries that are totally culturally incompatible with Germany, then it doesn't matter what I think about Europe. Germany will have killed itself, and I hope they don't do that because I love Germany and I тэгээд ер нь бид нар тий Америкчууд туслах гэж оролдноо. Бидний түншүүл мөн хамтарч ажиллахад нээлттэй. Гэхдээ жишээлбэл Герман улс юу гэж нэ гэх юм бол тий хилээ нээчээд хэдэн сая цагаачуудыг оруулаад ирээ. Тэгээд тэр цагаачтад хууль бусаар, хууль ёсоор соёл нь таарахгүй, шашин нь таарахгүй, үзэл бодол нь таарахгүй, түүх нь таарахгүй. Тэгээд Герман юу гэж нэ гэвэл яг яс юм дээр өөрийгөө амиа хорлож байгаа Герман улсыг устгах байгаа. Тиймэрхүү хүмүүстэй хамтарч ажиллахад хэцүү. Germany to thrive. Бид нар бол ерөөхдөө Европыг тий цэцгэлээсээ хөгжөөсөө Герман хөгжөөсөө гэж бодож байгаа. Гэхдээ тэнд эрх барьж байгаа засгийн газрын хүмүүс шал эсрэг юм хийж байгаа. За одоо нөгөө Путин Трампын уцаар ярьсан сэдв луга буцаагаад орё. Яг юу яригдсан бэ гэвэл бидний амьдралын хугацаанд баг бид нар сонсохгүй бах. Гэхдээ тааж болно. За тэгээ энэ дээр хин лүү буцах юм бэ гэх юм бол өчтөр хальт бас арч ирсэн. Доктор Gilbert Doctorow
Glenn Disney podcast хийсэндээ тэгээд юу ярьсан байж магадгүй одоо хэдүүлээ хамт сонсцгоо. I think that the Ukrainians and the Europeans are not at the table because they are on the menu. That is not something that's happening as a consequence of their not being at the table. It is the reason why they are not at the table. Тэгээд төвчтний контент дээр юу хэлж ирсэн бэ гэх юм бол ширээн дээр хамт суухгүй юм бол ресторан дотор одоо олон улсын харилцааны ресторан гэх юм уу да зүрлэл одоо ашиглаж байна. За чи ширээнд суухгүй юм бол чи менюн дээр байгаа шүү. За тэгээ Украин Европчууд яагаад ширээн дээр суухгүй яагаад менюн дээр байгаа вэ гэвэл тэ угаасаа ширээнд суух нөхцөл байдал бүртээгүй. Угаасаа тэд нар менюн дээр байх хэвээр. Менюн дээр байгаа учраас менюн дээр байгаа гэж байна. What I see, let me explain my vision of the reset and why I think that the discussion between Vladimir Putin and Donald Trump that took place in this telephone call of 2 hours and 28 minutes was so heartening to the Russians. I believe that most of it, I believe, let's be open, this is speculation. Nobody, absolutely, a transcript of that phone call. And they never will. I mean, in the foreseeable future. Тэгээд ягаад энэ ярилцаг уцаар ярьсныхын дараа Оросууд ийм их баярлсан бэ? Тэ харилцааны өнгө ай тэрч өөрчлөсөн бэ гэвэл тэ найрсаг хандлагатай. За гэхдээ бид нар энэ яг юу ярьсан бэ? Хэдүүлээ 50 years from now perhaps. Ирэх 50 жилийн хугацаанд бараг because what they likely discussed was of such a delicate nature. There's no way it could be revealed. За тэгээ ягаад энийг ил болохгүй юм бэ гэх юм бол энэ хоёрын ярьсан юм бол маш имзэг тэ Европчууд энийг сонсох юм бол Украинчууд энийг сонсох юм бол бид нар энийг сонсох юм бол бараг ухаан алдчих магадгүй амар sensitive. Тэгээ би өчтөр ямар таамаг тавьсан бэ гэх юм бол за мэдээч ерөөхдөө Украиныг задлаад тэ том хөрөнгүүдийн нэгээд өмчлөөд авчна бүтэх юм бол. За нэмээд энэ Европоор явж байгаа газ маацны хоолой гих мэтчлээ. За тэгээд Антарктика тэ Гренланд стэйш тэр тэнд хөгжил хамтын ажиллагаа Орос руу хөрөнгө олт хийх газ нефтийн хамтын ажиллагаа зөндөө юм ярьсан байж магадгүй байхгүй би өчтөрөөс нэг таамагсан за. Yes, this is speculation. I do not say it's спекуляц гэж бид нар зүгээр буудаж байгаа шүү гэж байна шүү. They are discussing a reset in terms that nobody's talking about. It is a revisiting World War II alliances. Тэгээд энэхээр reset гэж байгаа. Энэ харилцаагаа шинээр эхлүүлнэ гэж байгаа. Нойлоос эхлүүлнэ гэж байгаа. За тэгээд ерөнхийдөө Европчууд бид нар ч бараг хинч энийг төсөөлж чадахгүй шал өөр өнцгөөс харж байгаа хоёр хүн шинэ юм эхлүүлэх гэж үзэж байгаа. In which the new allies are the old allies partially. The allies are the United States and Russia. And the new Axis powers are Germany, England and France. За тэгээд юу ярих хаанаас эхэлсэн бэ гэх юм бол бүр дэлхийн 2 дугаар дайны түншлэл хамтын ажиллагаанаас эхэлсэн байж байна. Яагаад гэх юм бол нэг талдаа Америкчууд нөгөө талдаа Совет тэг Гитлерийн эсрэг дайраад тэгээд голдоо Германд уулцсан шүү дээ. За тийм бүр ингээд бүр түүх ухах юм бол зөндөө хамтарч ажилласан. Нөгөө Аляска хоорондоо наймаалцсан гих мэдчлэн цэрэг явуулсан, дэмжлэг үзүүлсэн гих мэд. За бүр тэндээсээ ярьдаг гэсэн гэж байгаа. За тэгээд өнөөдрийн хамтрагч түншүүд хэн болж байгаа юм бэ гэх юм бол хуучин дэлхийн 2 дугаар дайны түншүүд Америк, Орос. За тэгээд дайсан нь хэн болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол шинэ Axis power гэж байгаа. Шинэ эсэргүүцж байгаа тал. Шинэ дайсан хэн юм бэ гэх юм бол Франц, Герман, Англи. And that's how it is. The United States and Russia have a common interest in defeating the Axis powers. Now, Mr. Merz said it all 3 days ago in the Bundestag. Тэгээд шинээр одоо хамтарч байгаа хоёр түнш Орос, Америк тэ нэгдсэн зорилготой, нэгдсэн ашиг сонирхолтой. Тэр нь юу юм бэ гэх юм бол шинэ Axis-ыг тэ ялах, дийлэх. Тэр нь юм бэ гэвэл Герман, Англи, Франц. When he said Germany is back, you bet it's back, just as it was before. We are speaking of a continuation of the Russia-hating Germany that gave us World War II. And that's where... За тэгээд Dr. Gilbo Doctor of Юлч нөх юм лээ. Герман иргэн ирлээ. Герман is back. Тэ. За ямар Герман буцаагаад ирсэн бэ гэвэл Оросыг үзээ яддаг германчууд буцаагаад ирлээ. За ямар германчууд буцаагаад ирсэн бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар дайны эхлүүлсэн германчууд иргэн ирлээ. Суурин тавигдж гин. Тренд нь харагдж гин. That's where Baerbock is, who Merz is now in the most astonishing way put up as a candidate to lead the General Assembly. Тэ. Тэгэл өмнө энэ Annalena Baerbock мэдрэл муутай авгааг би таад зөнөө танилцуулж ирсэн. Эний өвөө нацист байсан. Гитлерийн доор Оросчуудаа алдчихж ирсэн. За тэгээд Зэн үлээ. Зэн охин. Өөрийгөө биелүүлж эхэлж байна да. To its end and doom.
we are speaking about Mr. Macron and Mr. Starmer, who are arguably, and I would happily make the argument, criminally insane. We had people who were delusional in the Biden administration. They were operating in a bubble. They had no sense of what was really going on or cared. They had no concern about the facts because we were in a post-factual world. Тэгээд юу л жинэ гэх юм бол энэ Macron, Starmer хоёлоо ерөөхдөө мэдээлэл муутай. Тэ? Галзуу, солиотой гэж энэ бүр. Тэ? За тэгээд Байдны засгийн газар бас яг адилхан мэдээлэл муутай солиотой. Яг гэх юм бол бодит ертөнц дэлхийд юу болж байгааг эдгээр ерөөсөө ойлгоогүй. Яг гэх юм бол тэд нэр хаанаас гаралтай хүмүүс вэ гэвэл нөгөө Совет холбоо байхгүй болсныхан дараа unipolar world үүссэн байхгүй юу? Америк ганцаараа дэлхийг ерөөхдөө удирч ийсэн. Тушаал гаргадаг байсан. Хамтын ажиллагаа ерөөсөө байхгүй. Ирак руу орё. Окей. Афганистан, окей. Либия, окей. НАТО томруулъя. Ерөөхдөө эсэргүүцэх хүн ерөөсөө байхгүй. Тэгээд Америкчуудын хүсэл бол хууль дүрм гэсэн үг. Тиймэрхүү ертөнц дотор амьдарч ийсэн. Нөгөө талд юу бодож байгаа юм бэ? Ямар үр дүн гарч ирэх юм бэ? Ирээдүйн хүмүүс ямар хариуцлага үүрэх ёстой юм бэ? Мэдэхгүй хамаагүй биднэрт хамаагүй. Яг гэх юм бол бид нар бүх юмыг шийддэг. Тим ертөнцөөс гаралтай хүмүүс. Гэхдээ тэр ертөнц одоо байхгүй болсон. In the case of Macron and Starmer, they know what they're doing. They are intent on defeating and sabotaging Trump and his plans for peace. Тэгээд бас нэг юм хэлж байна. Starmer, Macron яг юу хийгээд байгаа аюу сайн мэдж байгаа. Тэр хоёр юу хийж байна гэвэл Трампын эсрэг, Трампын их тайвны хилцлийг садаа болох гэж, царцаах гэж, фейлдүүлэх гэж үзэж байгаа. They are intent, together with Ursula von der Leyen, on turning Europe into a war project, which it's well on its way to being. And for that reason, I think any understanding that Trump and Putin may have had in their phone conversation would have been founded on their common understanding of where Europe is today. Тэгээ Путин Трампын уцаар ярьсан ярилцлагын суурь нь яг юу байсан бэ гэвэл нэгдсэн ойлголт. Европ хаашаа яваад байгаа юм бэ? Европ юуны төлөө яваад байгаа юм бэ? Яг гэх юм бол Dr. Gilbo Doctorov бас хэлж байна. Ursula von der Leyen, Macron, Starmer, Merz юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол Европыг Европ дайн хүсэж ах шиг байна. Окей? Яг тэгж байна, тийм ээ? Many people might think that looking at the Europeans as an enemy might be hyperbolic, but there is a lot of crazy statements coming out of Europe. I mean, by the way, you mentioned Medvedev. It is being on the Russian side that this is, the Europeans, they're not the table, they're on the menu. He actually sent out a tweet more or less outlining this specifically. But тэгээд доктор профессор Глен Диснес хэлж чинь Европчууд дайсан болж байгаа юм тий. Та тэгээ бодоо үзтээ 10 25 жилийн өмнө бүр ингээд төсөөлөгдөхгүй геополитикийн өөрчлөлт орж байгаа гэсэн тий. Америк, Орос нэг талдаа, Европ нөгөө талдаа. Амар. With Merz, it's worth noting that the incoming German chancellor now he made a speech in the German parliament, Bundestag, where he argued that Russia is not only at war with Ukraine, they're at war with all of Europe. They've gone to war with us, and then calling for hundreds of billions to be spent on military. Die Umstände, und darauf hat Kollege Klingbeil hier gerade noch einmal hingewiesen, die Umstände werden vor allem von Putins Angriffskrieg gegen Europa bestimmt. Тэгээд Европын улс төрч Германы ирээдүйн Бундесканцлер юу гэж нэ гэх юм бол Путин Европтой дайн хийж байгаа. Es ist nämlich ein Krieg gegen Europa und nicht nur ein Krieg gegen die territoriale Integrität. Ганцхан Европ Украинд дайн хийхгүй байгаа. Европтой дайн хийж байгаа гэж ярьж шээ. Ukraine. Es ist, auch wenn Sie das dort und dort anders sehen, es ist ein Krieg auch gegen unser Land, der täglich stattfindet. Бас манай Герман руу байлдж байгаа дайнтж гин халдж гин Германы Бундесканцлер. You can really interpret this, and you have Starmer insisting putting troops on the ground and planes in the sky, even though it wouldn't have American support, and they would end up in a direct conflict with the Russians. Even Macron said that he doesn't care what the Starmer Macron ярьжсэн те Орсын юуслын падли хамаагүй бид нарт тэрийг байршуулна гэх мэт. Russia thinks about putting French soldiers in Ukraine, even though he knows that they or been warned that they would be considered a legitimate target. So we are moving in a very extreme direction. Keep in mind that only not that long ago the main argument was that Europe was not part of this conflict. Now this is obviously out the window, and хоёрхан жилийн өмнө юу ярьжсэн бэ гэх юм бол энэ Орос Украины хоёр маргаан. Европтой хамаагүй, Германтай хамаагүй, Англитай хамаагүй, Францтай хамаагүй. Тэ. Гэхдээ одоо амар хурдан салхи хэрэгчээд хамаатай болж штэ бүр тэ. Манай Герман руу дайрч гинэ гэж ярьж эхэлж штэ. Тэгэхээр Европ хаашаа яваад байна? Тренд нь хаашаа явж байгаа юм бэ? Айгүй тодорхой юм байна тэ. Одоо зүгээр өнгөрсөн 7 хоног зүгээр ингээ улс төрчийн амнаас гарч байгаа юмыг ингээ бити тоо. Заяа. Европ хаашаа
алах гээд байгаа юм бэ? Яриа нь хаашаа чиглэж байгаа юм бэ? Тренд нь хаашаа явж байгаа юм бэ? Ингээ ойлгомжтой байгаа зү, тэ. There is also the idea that the Europeans are making themselves into enemies of the United States. It's not as controversial as one would think anymore. Indeed, if you see the intervention, the way the US has been cheering, I guess, for AfD in the election in Germany, Elon Musk keeps going out in Twitter and suggesting let's get out of NATO. The EU is over bureaucratic and authoritarian. So Тэгээд Elon Musk AfD-ийн намыг дэмжсэн Европчууд бас Трампыг үзээ яддаг. Тэ яг гэх юм бол тэдний тарих угаагдсан. Хэвлэл мэдээлэл, social media тэр чигтээ ер нь пропаганда This also reflected to some extent in the comments of Vance, does make him anti-European. It just means that they don't like the path. The US and the Europeans getting into a conflict. Well, we're already in economic conflict, I guess, but over the war and reorient itself to On the part of Starmer and Macron and Merz and von der Leyen is they don't understand, to put it in Donald Trump's terms, when he's talk with Zelensky. They don't hold the cards. тэгээд von der Leyen, Macron, Merz юу ойлгохгүй байгаа юм бэ гэх юм бол тэднэрт ямар ч хүзэр байхгүй, масс байхгүй, улаан хүн байхгүй, хар хүн байхгүй, хүзэрт хамгаах байхгүй. Юу ч байхгүй. The United States holds the cards. Америкт бүх They can хүзэр talk байна. big. Until the moment of truth. Donald Trump would probably like to exit NATO. Тэгээд энэ Европчууд том юм ярьж чаднаа болно. Гэхдээ яг жигнэсээ тоглоом эхэлчих юм бол дайн эхлэх юм бол бэлэн биш ээ. But that is not something that would receive approval within the Senate. He knows that. And so I think what he's doing is allowing the Europeans to do it for him. Миний бас шинэ үзэг. Энэ бас шинэ гэрэл асааж байна. Трамп юу хийж байгаа юм бэ гэвэл НАТО-гоос гарах хүсэлтэй байгаа хаа. Гэхдээ одоо тийм хуулийн төсөл өргөн барих юм бол Конгресс дотор явах бах, гэхдээ Сенат дотор унч бах. Хоёр их хурал дотор нэг хурал дотор дэмжигт нь нөгөө их хурал дотор фейлдэх баха гэж байна. За тэгээд Дональд Трамп юу хийж байгаа юм бол Европчуудыг ингээд зүгээр чөлөөт тавьж байгаа. Энэ тэнэг хүүхдүүд ярьдгаараа яар. Тэгээд ингээд тэнэгцээр агаад суурийн бэлтээд тэгээд Трампд юу бэлгэлж байгаа юм бэ гэх юм бол НАТО-гоос exit хийх бэлгийг өгч байна. By their open defiance, by their plans to set the stage for World War III, I think he is just by biding his tongue till the opportune moment comes to tell them, ladies and gentlemen, do as you like with Russia. You don't have our support anymore. You don't have our nuclear umbrella anymore. Good luck to you, and that's done. Эдгээр өөрийнхөө суурь бэлтэж байгаа ингээ ярьсаар лайн тэгээд Дональд Трампд нэг айгүй гой гаргалаа бэлгэлэх юм байна. Тэр юу юм бэ гэх юм хөөе. Тэ энэ Европчуудыг хартаа дэлхийн 3 дугаар дан эхлүүлэх гээд байна. Энэ тэнэг амтнууд. Тийм учраас манай Америк одоо НАТО-гоос гарах ёстой. Тэгээд баяртай. Дос Видания амжилт хүсье. Бид нар та хэдийг хамгаалахгүй шүү. Манай цөмийн зэвсэг Европт ямар ч хамаагүй. Та хэд Оростой алдсмаар байгаа юм бол хүснээрээ. I think we're coming to that point. Энэ So тэр in циклөө terms хүрнэ. of Will there be a military conflict or something? No, of course not. Will Donald Trump invade Denmark? Of course not. These are otherworldly. It seems for somebody's movie. But in the world in which we live, it will only take the reminder from Trump of who holds the cards, who doesn't, to put an end to this nonsense. Тэгээд Трамп харгас болох юм уу? Жигнэсээ диктатор шиг Гринланд руу халтах юм уу? Дайрах юм уу? Өмчлөд авах юм уу? Үгүй ээ. Тийм хийхгүй. Гэхдээ Европчуудад юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хизээний цагт Трамп тэднэрт сануулна. Та нарт нүүдэл байхгүй. Та нарт хүзэр байхгүй. Та нарт цэрэг байхгүй. Та нарт зэвсэг байхгүй. Та нар арт хүм та дургу. Тэ? Та иргэдээ ингээд цэрэглүү дайнлуу чирсэн ч та иргэн энийг эсэргүүцэн зайлцгаа та нар гэж хэлчих юм бол энэ тоглоом жижигэн талбай Европ гэдэг тайз нураад дуусаа. And I think those who are the most exposed, like the three gentlemen and lady I mentioned, they will have no room for retreat. The die is cast, and their only option will be at some point in the near future to resign. Тэгээд тэр von der Leyen, Merz, Macron, Starmer өөрийнхөө болон шахаж байгаа. Энэ яриагаараа. Тэгээд аль хэдийн том нүүдлээ хийцэн, том дуурцсан. Тэгээд улс төрчим чинь тоглосон юм пранк байсан маа чадахгүй. Тэ. Аль хэдийн масса шийтцэн. Гэхдээ тэр масс нь хангалтгүй. Тэгээ эцсийн үр дүн яг юу юм бэ гэвэл тэ эднэр огцорох хэрэгтэй болно. Тэр цаг нь зүгээр ирнэ. Хизээний цаг. Because the policies, they are ruining European defense. When Pistorius, you mentioned the speech by Merz, Pistorius' speech in the Bundestag is even worse. And these people are saying they're putting up 1 trillion euros for recreation of the European German military machine, and to destroy the euro in effect, because that will be and to raise gold to new unbelievable heights. These will be the direct consequences of their policies that have been passed through the Bundestag in the last few days. They are setting the stage for Europe's demise. Now, how long the general public will put up with this, because it is a disaster for the standard of living in Europe. That remains to be seen, but I cannot imagine that it will go on very long. За энэ удаан хугацаанд үргэлжлээ би төсөөлж чадахгүй байна гэж байна. Ягаад вэ гэх юм бол тийм Германчуудад 1.80 евро өгөөд
дайны эдийн засаг эхлүүлнэ. Буцаага зэвсэгтэй Герман төсөөлөө үзтээ зэвсэгтэй Германыг эхлүүлнэ гэж байна. За нэгдүгээрт энэ бол еврогийн системийг бутаа болгоно. Бүгдээрээ өрөнд орчин. Тэгээ евро бутаа болчихно. Окей, байхгүй бол гэж. За энэс олж алтны хаан шин өсөө явж байгаа. Өссөөр л байна. Тэ. За тэгээд ерөөхдөө энэ цагаатчуудыг оруулаад ирж гин баахан үр тавьж гин. Ашгүй өрөнгөд хийж гин зэвсэг үйлдвэрлэнэ. Тэгээд нэмээд юу болох юм бэ гэх юм бол энэ Европт байгаа амьдралын чанар өнгөрсөн 10 жил урагшсангүй, сайжирсангүй, улам муудаад байгаа. Улсын тэр чигээр цагаатчдуудаар дүүрцэн байгаа хууль бус юм. За тэгээ хизээ нэгэн цагт ард түмэн энийг эсэргүүцээд эднэрийг зайлуулнаа. Удаан энэ европчууд энийг төвчгөө хизээ нэгэн цагт сэрх болно гэж. За энэ болоосаа.